Улаан-Үдийн нисэх буудлын хуучин барилга 43 жилийн настай. Энэ хугацаанд нисэх онгоц, нислэгийн чиглэл, нисэгчдийн үе солигдсон ч барилгын нүүр хэсэг саяхны хүртэл өөрчлөгдөөгүй байв. Олон жилийн турш хэний ч анхаарлыг татдаггүй байсан хан үндэсний өнгө төрхөөр ийхүү амиллаа. Саарал бетонын ханан дээр улаан өнгийн тэнгэрийн хөлгүүд дүрслэгджээ. Бид барилгын нүүр хэсгийг засаж өнгийг нь шинжилсэн. Өмнө нь хар хөх өнгөтэй байсан бол одоо шинэ нисэх буудлын барилгатайгаа зохицсон үзэмжтэй ногоон өнгөтэй болсон. Энэ ажлын явцад ханы зураг бүтээх санаа төрсөн юм. Шинэ нисэх буудлын цонхоор хоосон хан харах нь зорчигчдод тийм сонирхолтой биш байх гэж бодоод энэхүү гайхамшигтай бүтээлийг хийлээ. Ингэснээр хуучин болон шинэ нисэх буудлын барилга нэгэн хэв маягтай болсон байна. Гэхдээ хоёр барилгыг хооронд нь зохицуулах нь уран бүтээлчдийн гол зорилго байсангүй. Уран бүтээлчдийн өмнө барилгын нүрийг зөвхөн үзэмжтэй болгоо зогсоохгүй үндэсний өнгө төрхийг шингээх чухал зорилт тавигдсан. Үнийг нүүдэлчдийн дүрээр илэрхийлэх нь хамгийн оновчтой шийдэл байлаа. Үүний үед нүүдэлчин ах уй бараг үгүй болсон ч нүүдэлчдийн дүр төрх арга болоогүй. Харин цаг үеэ даган өөрчлөгдөжээ. Нисэх буудлыг бурайдууд морио уйдаг байсан уяатай зүрлэх санаа төрсөн. Өөрөөр хэлбэл нисэх онгоц бол нүүдэлчдийн орчин үеийн хүлэг юм. Ханын зургийн загварыг боловсруулахад нисхийн салбарын ахмадууд ч оролцжээ. Тэд нисэх буудалтай холбоотой дурсамж, төсөөллөг хуваалцсан уран бүтээлчид санаа бүрийг нямбаал нэгтгэн нэгэн цогц бүтээл болгосон байна. Шууд л нүдэнд тусч байна. Энд хүрэлцэн ирж буй хүмүүст манай үндэсний өнгө төрхийг харуулах бүтээл болж. Бусад газар өөрийн гэсэн дүрслэлтэй байдаг бол бид ч бас өөрсдийн онцлогтой. Энд тал нутгийн байгаль давхиж яваа морь дүрслэгдсэн байна. Зураг надад их таалагдлаа, сайхан болж. Нисэн ирж буй зорчигчдод ч таалагдана гэж найдаж байна. Тэнгэрийн хөлгүүд ханын зургийг Бурайдын иргэний нисхийн 100 жилийн ойд зориулан бүтээжээ. Цэвэр байгаль марафонд Оросын 30 гаруй бүс нутаг болон 8 орны 1700 орчим тамирчин оролцсноо. Тэдний нэг нь Павел Халяева. Тэрээр 10 км-ийн зайд гүүхээр бэлтгэж байна. Павел энэ удаагийн уралдаанаар зогсохгүй эргэжүүлж дахин оролцохоор төлөвлөжээ. Та хэр спортлог хүн бэ? 90% нь спорт гэж хэлж болно. Юугаар хичээлдэг вэ? Мэргэжлийн түвшинд бол ямар нэгэн спортоор хичээлдэггүй. Гэхдээ сурагч байх үеэс багш нар маань спортоор хичээллэхийг чухлыг ойлгуулж зааж сургадаг байсан. Тиймээс одоо ч үргэлжлүүлэн хичээллэж байна. Харин энэ бол Аяна, Сергей Сагадаров нар юм. Тэд 4 хүүхэдтэй. Өнгөрсөн жил гэр бүлээрээ гүйсэн бол энэ удаа зөвхөн эхнэр нөхөр хоёр оролцсноо. Нэг л өдөр гүйхээр шийдсэ. Тиймээ, эрүүл мэндэд анхаарахаар шийдэж анх удаа спер марафонд оролцсон болсон юм шиг санагдсан. Тэгээд цааш үргэлжлүүлэхээр шийдсэн. Одоо бол зогсохгүй гэж бодож байна. Магадгүй Москва эсвэл Казаны марафонд оролцож Оросын 3 том марафоныг гүйцээх байхаа. Ер нь гүйлтийн спортод үнэхээр татагдсан. Марафонд зөвхөн залуус оролцдоггүй. Оролцогчдын дунд 60 гарсан ч насандаа түүртэлгүй уралдах хүмүүс бий. Би хөнгө атлетикаар маш олон жил хичээлж байна. Тиймээс бэлтгэл сайтай бат бөх сүртэй болсон. Одоо Оросын хаан ямар тэмцээн болно оролцохоо өөрөө сонгоод гүйх боломжтой. Тэгээд л явна да. Тэмцээн хүнд байв уу? Үгүй л болов уу гэж бодож байна. Би маш сайн бэлтгэл хийж хангалттай ачаал авсан. Одоо бэлтгэл форм сайн байгаа болохоор шагналт байрт орно гэж бодож байна. Марафоныг хөнгөн атлетикийн дэлхийн аварга Наталья Соломинская санаачлан байгуулжээ. Ийм уралдаан зохион байгуулах санаа тэрэнд 20 гаруй жилийн өмнө төрсөн байна. 1999 он Калифорни Номхон далайн иргэд агуух Big Sur марафон үзэсгэлэнт байгальтай далайн давалгаа цалгиж байсан. Агуу байгаль нууртай бид юугаараа дутуу гэж тэгэхэд л энэ санаа төрсөн. Харин 2018 онд Баргашины замд чанартай стандартын асфальтын гучилт тавигдсанаар санаагаа хэрэгжүүлсэн. Цэвэр байгаль уралдааны спортын тайлбарлагчаар Вадим Золобин ажиллана. Тэрээр Токиогийн Олимпийн наадмын марафон болон бусад томоохон тэмцээнийг тайлбарлаж байсан туршлагатай. Оролцогчид нийт 4 зайнаас сонгон уралдах юм. Энэ бол амралтын нэгэн сайхан хэлбэр юм аа. Бид марафонороо дамжуулан үүнийг түгээн дэлгэрүүлж байна.
Хүн амархаар ирэхдээ спортын томоохон арга хэмжээнд оролцож, марафоны тамирчид төдийгүй үзэгч бүрийн мэдэрдэг үгээр илэрхийлэхийн аргагүй ирч хүч, сэтгэл хөдлөлийг авах боломжтой. Анхны марафоныг зохион байгуулахад бүх дэлгүүрийн талх хүртэл дуусаж, хүмүүс худалдаж авч чадахгүй болж байсныг би санаж байна. Энэ уг арга хэмжээ үнэхээр сонирхолтой төдийгүй эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтойг харуулдаг. Эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд төлөвлөсөн бүх зочд буудал ашиглалтад орвол оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэн идэгт би бүрэн итгэлтэй байна. Марафон 8 дугаар сарын 15-нд Максимийнхаа тосгонд болно. Нээлтийн ажиллагаа өглөөний 9 цагт эхэлнэ. Цэвэр байгаль марафоныг Оросын спорт төрийн хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байна. Тэмцээний үеэр Грачинскаас Максимийнхаа хүртэл авцамын хэсгийг өглөөний 7 цаг 30 минутаас өдрийн 15 цаг хүртэл бүрэн хаах юм а. Үнэхээр үзэсгэлэнтэй. Урд нь энд юу ч байгаагүй хоосон хашаал байла. Харин одоо ямар сайхан болсныг хараарай. Энэ бүхнийг бүтээсэн хүмүүст эрүүл энхийг хүсье. Анх харахад үлгэрийн бяцхан тосгонд очсон мэт санагдана. Гэвч энэ бол Эрхүү хотын нэгэн энгийн орон сууцны хашаа юм. Энд хаа сайгүй цэцэг дэлгэрчээ. Чимэглэлийн хашаа, модон баримлууд, салхин тээрэм, шувууны үүр тэрж бүхэл дахин хөлт овоохо хүртэл бий. Булан бүр өөрийн гэсэн түүхтэй. Хэдэн жилийн өмнө Наталья, Геннадий Баранов нар гэрийнхэн ойролцох талбайг эзгүй орхиж болохгүй гэж шийдээд энд өөрсдийн цэцэрлэгийг багаар байгуулж эхэлжээ. 2025 онд нөхрийг маань байрны оршин суугчдын ахлагчаар сонгоход суусны ашиглалтын компаниас энэ талбайг тохижуулах санал тавьсан. Бид бодож үзээд яагаад тохижуулж болохгүй гэж ярилцсан. Бүхнийг яаж хийхээ төлөвлөж шүн нойргоо хондог байлаа. Ер нь бол би л хөвчлэн унтдаг байсан. Тэгээд төвд байгаа цэцгийн манлаас ажиллаа эхлүүлэхээр шийдсэн. Би нөхрөөсөө нарны хэлбэртэй мандал хийж өгөхийг хүссэн юм. Барановын гэр бүлийн хувьд орчноо тогтжуулах ажил зүгээр нэг сонирхол байхаа болж гэр бүлийн амьдралынх нь нэг хэсэг болсон байна. Геннадийн онцгой бахархал бол модон урлалууд. Байшин, баримл, салхин, тээрэм болон бусад чимэглэлийг тэрээр өөрийн гараар хийдэг. Модоор юм хийх хизээч амар байдаггүй гэж ярина. Жижигхэн нэг бүтээл хийхэд хэдэн цаг, заримдаа тэрнээс ч удаан хугацаа шаардагдана. Гэхдээ үр дүн нь энэ бүх хөдөлмөрийг бүрэн нөхдөг юм. Шинээр хийсэн зүйл бүр нийт бүтээлийн нэг хэсэг болдог. Ийм үнэ ихэд 2 өдөр орчим зарцуулнаа. Салхин тээрэмийг удаан хийсэн. Байшинч 7 хоногоос 10 гаруй хоног хийсэн. Орой чанга дуу чимээ гаргаж болохгүй учраас өдрийн цагаар хийх шаардлагатай болсон. Хэдхэн жилийн дотор энд зөвхөн цэцэрлэг төдийгүй гар хийцэн чимэглэлийн бүхэл бүтэн цуглуулга бий болжээ. Ихэнхийн эхнэр нөхөр хоёр өөрсдөө санаачлан уралсан байна. Гэр бүлийн хөдөлмөрийг уралдаан тэмцээнүүдээрч удаа үнэлжээ. Бриозовой дахь үлгэр цэцэрлэг, олон диплом, шагналтай бөгөөд Наталья тэдгэрийг бахархалтайгаар үзүүлдэг. Гэхдээ тэдний хувьд хамгийн чухал үнэлгээ нь өргөмжлөл бус. Харин хүүхдүүд энд ирж хуршууд болон хажуугаар өнгөрөх хүмүүс зогсон шинээр нэмэгдсэн өвөрмөц чимэглэлийг сонирхон үздэг явдал юм. Хүүхдүүд ч цэцэрлэгийг байгуулах ажилд идэвхтэй оролцжээ. Хүүхдүүд хамгийн анхны слогчд байсан. Хинэн газар хож хинэнд услах вэ гэж бидэнд туслахын тулд булацалдаг байлаа. Нөхрийг маань ирэхийг хараад Геннадий ирлээ гэж хашгираад түүнтэй хамт энд ажилладаг байсан. Энэ бүхнийг бас хот хүүхдүүд бидний хамгийн анхны туслогчд байлаа. Одоо энэ газар бидний цусан шиг болсон. Энэхүү үзэсгэлэнт цэцэрлэгийг арчилахад хуршууд нь ч тусалдаг. Бид маш гамтай ханддаг. Хуршууд ч бүхнийг бүрэн бүтэн байлгахын тулд хянаж анхаарч байдаг. Энд нэгэн энгийн зарчим хэдийн тогтсон байна. Хүмүүр багахан ч гэсэн хөдөлмөрөө зориулбал жирийн нэг хашааг дахин ирмээр болдог газар болгож болно. Энэ үнэхээр сайхан. Хуршууд хүмүүс цуглардаг. Би өмнө нь Наталья, Геннадий хоёрыг огт таньдаг байсан. Нэг удаа та хоёр цэцэг хэрэгтэй юу гэж асуугаад л бид танилцсан. Наталья, Геннадий нар энэ цэцэрлэгийг өөрсдөдөө болон хуршуудтай зориулан бүтээсэн гэдэг. Харин одоо хүүхдүүд энд зогсож модон баримл цэцэгсийг сонирхон харах бүрд тэд онцгой их баярлдаг. Энэ бүхэн дими байгаагүй баталгаа нь тэр юм а.
вышивальная машина. Хатгамлын машин бол өнөөгийн дижитал технологийн бүтээл. Харин Ирена 9 настайдаа хатгамлын хүрээн дээр анхны оёдлоо өөрийн гараар хатгаж байжээ. Сделала в 9 лет. Энэ аюус эмээгийн талаас удамшсан байхаа эмээ маань бас ойдог байсан юм. Ямар нэгэн байдлаар игч бит хоёрт өвлөгдсөн бололтой. Игч маань ч ойдог. Үнэхээр гоёмсог кокошник уралдаг. Бид багаас гар урлал хийж үссэн бөгөөд энэ сонирхол насан туршид минь намайг дагаж байна. Для души окончила. Ирена сонирхлоороо ойдлын сургалтанд хамрагдан дараа нь өөрийн урлагаа нээжээ. Эхэндээ хүүхдийн хувцас, няран төрөх эмнэлгээс гарахад зориулсан иж бүрдэл ойдог байв. Харин удалгүй эрэлт хэрэгцээ тэрнээс онцгой хатгамал шаардах болжээ. Гэр бүлийн дурсамжтай мөч, чухал тоо, хайрын үг, тэр дундаа төрлөх нутгаа хайрлах сэтгэлийг даван дээр мөнхлөх хатгамлуудыг захиалагчид хүсдэг болсон байна. Хүмүүс мэдээж үр байгалийн хязгаарын бэлэгдэл болсон шар улаан ногоо өнгийг хатгалан үлдээхийг хүсдэг. Тиймээс бид үнийг хүрээлсэн дүрс эсвэл энд байгаа шиг бичээс хэлбэрээр янз бүрээр ашигладаг. Ер нь ямар ч төрлийн хатгамал хийж болно. Зарим хүн үр байгалийн нутгийн онцлог үгсийг хатгуулдаг. Мэдээж манай нутгийн бэлэг тэмдэг болсон дагуурын тэрэлчийг янз бүрийн хэлбэрээр дүрслүүлнэ. Мөн альчуур, сарвчтай малгай, даван цүнх зэрэг олон төрлийн эдлэлээр хатгамал хийж болно. 4 года назад 4 жилийн өмнө Ирена ойдлын машиныхаа ард удаан сууж гэр ахуйн өдөр тутмын ажлаас залхахдаа шууд утгаараа ойроо зүгтжээ. Ингэж тэрний марафонд дурлах зам нь эхэлсэн байна. Юуны өмнө би өөрийнхөө төлөө гүйдэг. Энэ бүхэн ганцаараа байж ухаан бодолтойгоо үлдэхийг хүснээс эхэлсэн. Тэгээд амарч толгоогоо сэргээж ирч хүчээ нөхөхийн тулд ойроо гүйдэг болсон. Дараа нь манай нутгийн 5 км-ийн RF гүйлтэд оролцсон. Ингээд л миний гүйлтийн зам нь эхэлсэн дээ. вместе со скоростью. Ирена хатгамлын машиныхаа хурдыг нэмхийн хэрээр биеийн бэлтгэлээж сайжруулан гүүх заагаач буртасгасаар байна. Өдгөө тэрний тоглог уралд хүнд утасны дамрууд болон дурсамжит марафонуудын жинтэй медалууд нэг дор эв найртай зэрэгцэнэ. Памятных марафонов. Хослуулж хийх нь тэмч хэцүү биш юм лээ. Өдөржин жижиг нарийн ажил хийгээд суусны дараа оройн бэлтгэлтэй дуртай яг үж очдог. Миний гүйсэн хамгийн урт зай бол Красноярскийн 54 км-ийн уралдаан. Би төрсөн өдрөөрөө гаранд гарсан. 8 цагийн туршид цоошин замбар бүхэлдээ ой дундуур гүйсэн. Энэ бол насан туршид нь үлдэх мартагшгүй мэдрэмж сэтгэгдэл байлаа. Тэрний спортын хувцас хэрэглэл дээрх хатмалууд ч мөн удаан хадгалагдана. Өөр байгалийн хязгаараас ирсэн марафонч бүсгүйг холоос таних амархан. Нэг удаа өөр байгалийн хязгаарын бэлэгдэлтэй футболктой гүйж байхад нэг бүсгүй намайг гүйтж ирээд хаанаас ирснийг үнэхэр житагийн мөн эсхийг асуусан. Тэр Кельсикэд амьдарч байсан гэж хэлсэн. Бид хэсэг зур ярилцаж бие биедээ амжилт хүсээд цаашаа гүйсэн. Өөр байгалийн бэлэгдлийг цээжиндээ тээсэн Иренаг дэмжигчдийн багч мөн тэрнтэй хамт байна. Өнгөлөг футбол, даавн сүнхнүүд тун удахгүй хэрэг болно. Тэрний дараагийн гараа байгаль нурт болох бөгөөд араас нь Москвагийн ээлжид марафон хүлээж байна. Халимаг улс дуу бол ард түмний сэтгэл соёлын төсөлд нэгдлээ. Төсөл нь жижиг суурин газрын сонирхогчдын уран бүтээлийн хатгамлууд болон мэрэгжлийн уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэх зорилготой. Энэхүү санаачлах нь соёлын чухал үйл ажиллагаа төдийгүй Оросын соёлын хувийг хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлэхэд чиглэлжээ. Төслийн эхний өдөр мастер сургалт, концертын хөтөлбөр болон Оросын ард түмнүүдийн баяр ёслол зориулсан үзэгсэл нь зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаа Элстэй хотын соёлын төвд болов. Оролцогчид уран бүтээлийн авьяас чадвараа харуулахаас гадна орчин цагийн нөхцөлд ардын дууны урлагийг хэрхэн хөгжүүлэх талаарх мэдлэг туршлагаасаа хуваалцжээ. Мастер сургалтын үр дүнд оролцогч бүр үнэтэй мэдлэг, практик ур чадвар эзэмшиж нэр бүхий гэрчлэгээ гардан авсан байна. Манай ард түмний бичгийн болон хөгжмийн өв асар баялаг. Үүнд язгуур бүтээлчдээс гадна зохиогчийн дуунууд ч багтдаг. Зөвлөлтийн үеийг эргэн сануулаа олон үндэсний дууг төрөл бүрийн хэлээр ихшүүлүүлдэг радио нэвтрүүлгүүд ихээхэн алдартай байлаа. Энэ нь бусдыг хүндэтгэх ойлгох хандлагыг төлөвшүүлдэг байсан. Учир нь хөгжим бол зүрх сэтгэлийн хэл, хүндрэлтийн нийтлэг өв юм. Хүмүүс бие биеэ хүндэтгэж нэг нэгэндээ сайхан сэтгэл хайраар ханддаг хүн байгаадаа талархаж сурталгаа. Залуус ардын дуу сонсож түүнд шингэсэн утга агуулга ард түмний мэрэгэн суралцаасаа гэж хүсэж байна.
Дуу бол ард түмний сэтгэл төсөл 8 дугаар сарын 16 хүртэл халимгийн олон дүрэгт үргэлжилж, өргөн хүрээг хамран оролцогчдод цаашд хөгжих боломж олгоно. Төслийн гол зорилго нь хүмүүсийг нэгтгэх, тэдний уран бүтээлийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, соёлын өвөөрөө бахархах сэтгэлийг төлөвшүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байна. Оросын соёлын сангийн хүрээнд гайхамшигтай мастер сургалт буюу уран бүтээлийн лаборатори зохион байгуулагдлаа. Энд оролцсон хүн бүр үнэтэй мэдлэг олж авч асар их туршлага урамтлуулсан. Үүний дараа ирч хүчтэй сайхан тоглолт болж дуучид төрлөх нутагтаа их хэлээрээ дуугаа хуулах боломжтой байлаа. Этот 8 килограмм 8 кг жинтэй энэ британи муур нэгэн цагт орон гэргүй байжээ. Харин одоо 100 сая гаруй дагагчтай болсон байна. Амжилтын нууц нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн цувралд тоглосонд оршино. Энэ бол хиймэл оюун ухаанаар бүтээдэг контентын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн нэгэн жишээ юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор хятадын энэ зах зээлийн хэмжээ зөвхөн энэ онд 5 тэрбум 500 сая Америк долларт хүрч өнгөрсөн жилийнхээс 2 дахин өсөж магадгүй. Компаниуд гадаадын зах зээлд идэвхтэй нэвтэрч байна. Тэдний нэг нь хиймэл оюун ухаан ашиглан контент бүтээх төв байгуулан TikTok-тай хамтран гадаад дөрүүдтэй 10,000 минутын контентийг сар бүр үйлдвэрлэж байна. персонажами. Шинжэн хотод хятадын богино хэмжээний зурлуудыг гадаадын зах зээлд гаргах төв байгуулсан. Тус төвд түгээгчид, маркетинг платформуд, продакшн студи болон зохиогчийн эрх эзэмшигчид зэрэг салбарын бүхий л компани нэгдсэн. Төвийн удирдлагын тайлбарласнаар TikTok-ийг түншээр сонгосон нь тус компани Шинжэн хотод төвтэй байдагтай холбоотой. Культурный экспорт. Шинжээний соёлын экспорт зөвхөн дижитал хэлбэрээр хязгаарлагдахгүй. Амжилтын нэгэн тод түүх театрын тайзнаа өрнөж байна. Энэ бол хятадын тулааны урлагийн мөн чанарыг бүжгийн гоо сайхантай хослуулсан Шинжээний дөөр бүжгийн театрын Винчун их бүтээл юм. 2022 онд нээлттэй хийснээс хойш тус жүжиг Аз, Европ болон Хойд Америкт аялан тогложээ. Америки. Өнгөрсөн жилийн APEC-ийн уулзалтын дараа Винчун бүжгэн жүжиг түүхийн шинэ хуцыг нээсэн. Энэ нь бүгд найрамдсан Солонгос улсад аялан тоглосон хятадын анхны томоохон хэмжээний бүжгэн жүжиг болсон юм. Хоёр тоглолтын тасалбар нүд ирэмхийн зур зарагдаж дуссан. Накануне встречи. APEC-ийн удирдагчдын уулзалтын өмнө Винчун бүжгэн жүжиг дээд хэмжээний уулзалтад зориулсан тусгай тоглолтоо хийхээр Шинжэн хотод иргэн ирж байна. Нэгэн цагт үйлдвэрээрээ алдартай байсан тус хот өдгөө дүр төрх, үзэл санаа, соёлын брэнд зэрэг бит бус үнэт зүйлийг бүтээдэг болжээ. Ингэснээр хятад болон Аз номхон талан бүс нутгийг холбох Шинжээний үүрэг шин агуулгаар баяжиж байна. Этим летом школьники Энэ зун сурагчид болон хүүхэдтэй гэр бүлүүд хятадд аялагчдын гол бүлгийн нэг олжээ. Аялал жуулчлалын онлайн платформуудын мэдээлснээр тэд нийт аяллалын 60 гаруй хувийг эзэлсэн нь өнгөрсөн жилийнхээс 8.1% өссөн үзүүлэлт болж байгаа. Эний зэрэгцээ боловсролын аяллалын эрэлт 63%-аар нэмэгдсэн байна. Тухайлбал Хубэй мужийн музейд олон сурагч түүхийн сурах бичигт гардаг үзмрүүдийг нүдээр үзэхийн тулд номоо барин аялалд ирдэг байна. своими глазами. Эрт дээр үед хүмүүс ийм нарийн хийцтэй эд зүйлийг бүтээж чаддаг байсан нь үнэхээр гахалтай. Одоо эдгээр нь сурах бичигт байдаг зүгээр нэг зураг эсвэл бичвэр биш болсон. Энд бид бүхнийг нүдээр зурж эх орныхоо түүх соёлыг илүү сайн ойлгох боломжтой. Образовательные путешествия. Боловсролын аялал зөвхөн түүх соёлтой танилцахаар хязгаарлагдахгүй. Хятадын зүүн нутгийн Жижиан мужийн Ханжоу хотод жуулчдад орчин үеийн технологийн ертөнцөөр аялах боломж олгож байна. Винсан захим амьдралын хороололд зочид робот техник, хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ өөрсдөө ч туршиж үзэх боломжтой. Надад маш их таалагдсан. Үнэхээр сонирхолтой байлаа. Ялангуяа ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах чадвартай роботууд ихэнх сэтгэгдэл төрүүлсэн. Миний бодлоор энэ бол маш ирээдүйтэй технологи. Энэ зүүн бид хятад болон бусад орноос ирсэн 12,000 орчим жуулчин хүлээн авсан. Энэ өнгөрсөн жилийнхээс ойролцоогоор 50%-аар өссөн үзүүлэлт юм а. Боловсролын хөтөлбөрөөс олсон орлого хэдийн 5 сая орчим юань төрсөн. Порядка 5 миллионов юаней.
Подобные программы Энэ зун хятад даярах музей шинжлэх ухааны төвүүд ийм төрлийн хөтөлбөрүүдийг санал болгож байгаа. Жижиан мужийн Бит бус соёлын өвийн музейд хятадын уламжлалт ангаах ухаан, эмийн ургамалтай танилцахаас эхлээд ардын гар урлалд суралцах хүртэл 40 гаруй дадлага хичээл бэлтгэжээ. Харин сайхан нэгдсэн Шинжээний байгалийн түүхийн музейд 7000 гаруй үзмэр, бодит хэмжээтэй үлэг өрөөлийн загвар багтсан 300 гаруй бодит мэт загвар болон 200 орчим интерактив үзмэр дэлгэсэн байна. Үзэсгэлэнг бие даан судалж, үзмрүүдтэй харилцсан ажиллах боломж нь тус музейг сурагчдын дунд эрэлттэй шинэ чиглэлүүдийн нэг болгожээ. Ийм хэлбэрийн аялал нь зуны амралт, шинэ мэдлэг, практик туршлагыг хослуулах боломж олгодог байна. Марина Мартова, Цидин, CGTN.